Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан цагаан алт үндэсний хөдөлгөөний хүрээнд малчид, хоршоо, үйлдвэрлэгчийн харилцан ашигтай хамтын түншлэл. Монгол улсын уулуурхаан бус экспортын барааны дийлэн хэсгийг ноос ноолуур эзэлдэг. 2024 оны байдлаар 39.8 мянган тонн ноос ноолуур, үүнд хоньны ноос 29.4 мянган тонн, ямааны ноолуур 8 мянган тонн, тэмээний ноос 2 мянган тонн, сарлагын хөвөр 1.4 мянган тонн бэлтгэх нөөцтэй байна. Монгол улс ноос ноолуурын ариун их нөөцтэй хэдий ч дийлэн хөвийг нь угаасан, самнсан байдлаар экспортлж, зөвхөн хор хүрэхгүй хөвийг дотооддоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ашиглаж байна. Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд түүхийн эд бэлтгэлийн тогтолцоо алдагдаж, малчдын бэлтгэсэн түүхийн эдийг цуглуулах, зах зээлд борлуулах ажлыг чэнжүүд гүйцэтгэсээр ирсэн юм а. Гэвч түүхийн эдийг стандартын шаардлагад нийцүүлэн өнгө чанараар ангилан ялгахгүй, зөвхөн тоо хэмжээнд анхаарсаар ирсэн нь түүхийн эдийн чанар муудах, улмаар өрсөлдөх чадвар буурахад нөлөөлж байна. Ноолуурын нарийн чанарыг төдийлөн үнэлэхгүй байна. Гарц өндөртөө эрлийн зухан тавьчихвал ариун их ноолуур авах юм байна. Тэгж болохгүй хаа. 1-2 жилдээ ашигтай мэт боловч манай ноолуурыг бүдүүнгээд мэдчихвэл авхан олдохгүй, үнэн бүр унана. Харин зарим дотоодын үйлдвэрүүд өөрийн хангамжийн менежерүүд, мэргэжилтнүүд болон хоршооны тусламжтайгаар түүхийдээ бэлтгэж байна. Эдгээр компаниуд нь малчдаас шууд бэлтгэдэг давуу тал харагдаж байгаа юм а. Ноолуурын чанарт сөргөөр нөлөө үзүүлж байгаа малын цөм сүргийн бүтэцийн харьцаа, малын үйлдвэр угсаа, чанар, бэлчээр ашиглалт, малын арчилгаа, түүхийд бэлтгэлийн чанарыг сайжруулахад малчид хоршооттой харилцан ашигтайгаар хамтран ажиллах, түүхийн эдийг чанараар ангилан ялгах, чанарт тохирсон ялгаатай үн урамшууллыг бий болгохыг зорж байна. Цаашид бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээг өргөжүүлж, түүхийн эдийг мэргэжлийн үйлчилгээний нэгжээр дамжуулан бэлтгэн нийлүүлэх нь түүхийн эдийн чанарыг сайжруулах, малчид, хоршоод, үйлдвэрлэгчдийн харилцан ашигтай хамтын түншлэлийн чухал бүрэлдэхүүн хэсэг байж болох юм а. Ноос ноолуурын бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээг сайжруулах. Арга зам 1. Түүхийн эд бэлтгэлийн мэргэжлийн үйлчилгээний нэгжийг бий болгох замаар малчны хотонд ноолуурыг өнгө чанараар ангилан ялгах. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн төвшөнд, мал аж ахуйн үйлдвэрлэлд зохистой дадал стандартыг нэвтрүүлэх, малын бэлчээрийн менежментийг сайжруулах, малын арчилгаа, маллага, эрүүл мэнд, тавлаг байдлыг хангах, малын үржил селекцийн ажлыг зөв удирдах, хээлтүүлэгчийн үр төлийг чанараар шалгаруулах, шилмэл умгийн хээлтүүлэгчийг өсгөн бойжуулах, малын тэжээлгийг сайжруулах, эдийн засгийн эргэлтэнд оруулах, бэлчээрийн даацад тохирсон өндөр ашиг шимтэй малыг үржүүлэхэд анхаарах. Түүхийн эдийг малчны хотонд өнгө чанараар нь ангилан ялгах, түүхийн эд бэлтгэлийн мэргэжлийн үйлчилгээ авахд анхаарах. Ноос ноолуурын бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээг сайжруулах. Арга зам 2. Дотоодын үйлдвэрлэгчид түүхийн эдийн чанарт тохирсон үнийн урамшууллыг малчдад санал болгох замаар харилцан ашигтай хамтран ажиллах. Боловсруулах үйлдвэрлэлийн төвшөнд. Малчид, хоршоод, бэлтгэгчдэд сургалт зөвлөгөө, мэдээлэл өгөх. Түүхийн эдийн чанарт тохирсон харилцан ашигтай үнийг санал болгох, чанараар ангилж бэлтгэгдсэн түүхийн эдийн шин чанарын онцлогт суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нарийн ширхэгтэй ноолуурыг тусгайлан боловсруулж гадаад зах зээлд өндөр үнээр борлуулах, зохистой дадал нэвтрүүлсэн малчны хотноос ноос ноолуур бэлтгэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд өндөр үнээр борлуулах. Хамтын түншлэлийн үр дүн. Бүтээгдэхүүний өөрийн өртөг буурна. Бүтээгдэхүүний чанар дээшлэнэ. Түүхийн эдийн чанарт уялдсан технологийн чанарын хяналтын системийг бий болгоно. Бүтээгдэхүүний үнц нь өрсөлдөх чадвар нэмэгдэж, борлуулалт өснө. Түүхийн эдийн үн тогтвортой, өндөр үнээр авах боломж бүрдэнэ. Дээрх аргачлалаар хамтрвал малчин тогтвортой орлоготой, хоршоо өргөжин тэлж, үйлдвэр чанартай түүхийн эдтэй энэ гурвалсан түншлэл нь Монголын хөдөө аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийн түлхүүр юм а. Энэ бол зөвхөн эдийн засгийн харилцаа биш. Энэ бол итгэлцэл, хамтын хөгжил, үндэсний брендийн үндэс юм а. Малчид, хоршоо, үйлдвэрлэгч. Тэдний хамтын ажиллагаа нь зөвхөн өртгийг нэмэгдүүлж байгаа хэлбэр биш юм. Харин Монголын ирээдүйг хамтдаа бүтээж байгаа алхам юм а. Түүхийн эд бэлтгэл тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд малчид, үйлдвэрлэгчдийн харилцан ашигтай хамтын түншлэл чухал.